Намайг 21 настай байхад би манай гудамжны ойролцоох нэгэн цэцэрлэгт засвар үйлчилгээ цэвэрлэгийн ажил хийдэг байлаа. Миний ажилд хог хаягдлыг гаргах, тусгай арга хэмжээний үеэр тавилга зөөж, байрлуулах, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийх, эд хэрэгслийг эмх цэцтэй байлгах, барилгыг цэвэрлэх, тоног төхөөрөмжийг арчлах, ерөнхийдөө хүүхдүүдэд аюулгүй орчныг хангах бүхий л зүйлс багтдаг байлаа. Зарим өдөр би цэцэрлэгийг өөрөө нээж өөрөө хаадаг байлаа. Ажил нэлээд ачаалттай байсан. Учир нь бид ердөө хоёрхан хүнтэй би болон ихэнхдээ манай дарга болох ахмаг насны эрэгтэй. Ихэнхээрээ би ганцаараа үлдэж байрыг цойжилдог байсан. Цэцэрлэгийн барилга нь католик сүм сургуулийн хашаанд байрладагч. Цэцэрлэг нь шашин шүтлгээс үл хамааран бүх хүүхэдтэй нээлттэй ажилладаг байлаа. Нэг өдөр дарга маань надад хийх ажлуудаа хэлээд харьсан юм. Эхлээд анги тангимуудыг цэвэрлэх, дараа нь талархлын баярын чимэглэлүүдийг ангиудаас цуглуулж, хайрцагт хийж подвалд буулгах, мөн зулсарын чимэглэлүүдийг хайрцагуудыг нь подвалд байгаагаас дээш зөөх ёстой байлаа. Тэр үед хүүхдүүд багш нар бүгд тарсан, орой 6-аас 7 цагийн үед гадаа харанхуй болж игэлсэн байсан. Би ганцаараа үлдсэн тул бүх хаалгаа цойжлоод ажлаа өргөжлүүлсэн юм. Подвал нь ихэвчлэн агуулгах маягаар ашиглагддаг. Гадаа сэрүү орсон тул хашаанд байсан бүх тоглоомод болох гулсуур, жижиг машин гэх мэт бүгдийг нь доошо буулгасан байсан юм. Подвалын бүтцэн нэг урт хонголтой, түүний дагуу бойлор, халуун усны төхөөрөмжүүд байрладаг бөгөөд хонголын төгсгөл том агуулгах өрөө байдаг. Тэр агуулгах өрөө үргэлжил нэг л сонин, эвгүй мэдрэмж төрүүлдэг газар байсан. Шууд гэрэл байхгүй, булан буланд нь бүдэгхэн гэрэл ассан, таазан намхан. Би 190 гаруй өндөр болохоор зарим хэсэгт толгоогоо цохихгүй тулд бүхий жалгах хэрэгтэй болдог. Өдөр бол жижиг цонхнуудаар гэрэл ордогч тэр орой аль хэдийн харанхуй болсон байсан тул би гарч иdən ашиглан буусан юм. Би талархлын баярын хайрцагуудыг нэг нэгээр нь доош буулгаж, сүүлдээ залхуураад хонглын урд хэсэг овоолоод хоригчихсан юм. Амралтын өдөр хурдан эхлэсэй л гэж амандаа буфнаж байлаа. Дараа нь зулсарын чимэглэлийн нэг хайрцгийг шат өгсүүлэн дээрчүүлгэж байтал гинэд хүүхдийн хоолой дараа нь инээд сонсогдсон юм. Дуу маш бүдэгхэн байлаа. Би зогсож эргэн тойрноо шалгалаа. Дээш гарч бүх анги тоглоомын өрөө, урлагийн өрөө, ариун цэврийн өрөөнүүдийг нэг бүрчлэн шалгасан ч хинч байсангүй. Гэсэн ч тэр бүдэг хүүхдийн хоолой дахин сонсогдсоор л байлаа. Тэр үед надад шалгаагүй ганцхан газар үлдсэн нь подвал гэдгийг ойлгосон юм. Би буух шатны үзүүр дээр очиод доош чагнав. Тэгтэл доороос дахин чимээ гарлаа. Энд хүүхэд байгаа юм байх та гэсэн бодол гинэд толгойд орж ирээд хэн байна гэж хашгирсаар шат уруудан гуйлээ. Агуулгах хүрээнд ортол нэг тоглоом машин яг саяхан хин нэгэн түлхсэн мэд хөдөлж байснаа миний өмнөд зогсчихсон. Би тэр даруул хөшөж орхив. Эргэн тойрноо харсан ч ямар ч хүүхэд харагдсангүй. Би олон удаа энд хэн байна гэж асуусан ч хариу байсангүй. Намгүй бас харанхуй. Ганцаараа байгаа мэт татлаа, ганцаараа биш юм шиг аим шигтэй мэдрэмж. Яг тэр үед ард минь ямар нэг зүйл унах чимээ гарлаа. Подвалд салхих байгаагүй. Би эргэж харалгүйгээр шат руу гүйж дээш гараад зогсож байтал доороос дахин хүүхдийн шивний мэд дуу сонсогдсон юм. Би бушуу хаалгыг ардаа хаагаад тэр даруй дарга руугаа залгасан. Тэр хэрэв хүүхэд байна гэж бодож ивэл цагтаа дууд гэв. Би хүүхэд байна гэж итгээгүйч ямар ч байсан баталгаажуулахын тулд 911 руу залгасан. Цагдаа нар ирж надтай хамт подвалыг шалгасан ч доор хинч байсангүй. Зөвхөн хайрцаг чимэглэлүүд л байв. Алга болсон хүүхэд ч байсангүй. Цагдаа нар бохиндож дахиж тоглоомор залгахгүй байхыг захиад явлаа. Тэр явдлаас хойш тийм ч удалгүй би ажилласаа гарч дахиж хизээч тийшээ чиглээгүй юм. Энэ явдал сайхан болсон.
Би ганцаараа амьдардаг эхлээд тодруулж хэлэхэд би ямар нэгэн юм удаггүй, мөн ямар нэгэн өвчтөй биш. Тэр шөнө болсон явдал бол амьдралд минь ганцхан удаа тохиолдсон. Тайлбарлаж болохгүй зүйл байсан бөгөөд дахиж давтагдахгүй байгаасаа гэж би үнэхээр хүсдэг. Тэр өдөр ажил дээрээ маш урт, хүнд өдрийг өнгөрөөсөн. Би барилгын салбарт ажилладаг, дээрээс нь 7 хоногт 4-5 удаа фитнест явдаг болохоор тухайн үед бие махбод туйлдаж гэртээ ирэхэд шууд л буудан дээр унахад бэлэн болсон байлаа. Орой хоол хийх тэнхлэхгүй байсан тул замдаа хоол аваад гэртээ ирсэн юм. Хоолоо зочны өрөөний ширээн дээр тавиад буудан дээр хэвтэж зурагт үзэнгээ идэж эхэлсэн. Хоолоо дуусгасны дараа би өөрөө ч мэдлгүй буудан дээр унтаад өгсөн байлаа. Хэдэн цагийн дараас ирэхэд 11 орчим болсон байлаа. Би маш тухтай хэвтэж байсан ч линзээ аваагүй байснаа санаад харин цэврийн өрөө орж линзээ авав. Дараа нь унтлахын өрөө рүүгээ унтахаар алхаж байтал зочны өрөөнөөс эмэгтэй хүний хоолой миний нэрийг дуудлаа. Би зог тусч юу болоод байгааг ойлгож чадсан байсан. Тэр хоолой маш тод яг л нэг хажуу зогсоод дуудсан мэт сонсогдсон. Би буцаад зочны өрөө рүү орчиж гэрлийг насав нүдмийн бүрлдэж байсан тул сайн харагдсангүй. Хэн бэ гэсэн ч хариу байсангүй. Би нүдний шилээ авахын тулд унтлахын өрөө рүүгээ буцаж очиод ширээн дээрээс шилээ аваад дахин зочны өрөө рүү очиход дахиад хинч байсангүй. Манай гэр тийм ч том биш. Галтойгоо зочны өрөө нийлсэн мэднийг хэсэг унтлахын өрөө тэгээд ариун цэврийн өрөө л бий. Нуугдах газар байхгүй. Би тэр даруул ээж рүүгээ залгаж шалгалаа. Миний дуудлагаа түүнийг унтаж байхад нь сэрээсэн болохоор ээжинд байгаагүй нь тодорхой байсан юм. Би өөртөө ядаргаанаас болсон байх гэж хэлээд өөрийгөө тайвшруулад унтахаар орондоо орлоо. Гэвч унтах гэж хэвтэж байх мөчөд унтлахын өрөөнөөс дахин эмэгтэй хүний хоолой миний нэрийг дуудлаа. Би нуруугаараа харж хэвтээд өрөөнийхөө нөгөө өнцөг рүү харавлаа. Орны үзүүрт хэдхэн алхмын зайд хүн хэлбэртэй маш өндөр бараан зүйл зогсож байлаа. Тэр урт үстэй эмэгтэй хүний дүртэй мэт харагдаж нүүр царай нь гажуудсан тодорхой бус харагдана. Айдас давтсан би хашгирч гэрлийн унтраалга эсвэл нүдний шилээ олохоор сарваж байтал ширээний гэрлийг унгааж өргсөн юм. Эцэст нь гэрлийг асаахад өрөөнд юу ч байсангүй. Би нүдний шилээ зүгээд өрөөг бөгүүлтэн шалгалаа. Орон доор шүүгээ гэд хүн байж болох газар бүрийг ямар ч хүн байсангүй. Тэр мөчөд би үнэхээр солиорч байгаа юм болов уу гэж бодсон. Би энэ тухай хүмүүст ярихдаа нэг удаа хий юм харсан гэж л хэлдэг. Учир нь илүү дэлгэрэнгүй ярих тусам хүмүүс итгэдэггүй. Эсвэл намайг хаар тамхи хэрэгэлсэн гэж бодоод байдаг. Гэхдээ би нэг зүйл маш тодорхой хийж чадна. Тэр шүн болсон зүйл хий үзэгдэл байсан ч вэ, өөр зүйл байсан ч вэ, миний амьдралын хамгийн аимшигтай юм ч байсан. Би ахтайгаа хамт хуучин байшинд амьдардаг байлаа. Байшин маань 1900-аад оны ихэр баригдсан. Гаднаасаа энгийн харагддагч дотор нь нэг ёр бусын мэдрэмж төрүүлдэг газар байсан. Анх нүүж ороход онцгой зүйл мэдрэгдээгүй ч цаг хугацаа өнгөрөх тусам байшин маань амьтан юм шиг санагдаж эхэлсэн. Ах маань шөнийн ээлжээр ажилдаг тул ихэнхээр би байшинд ганцаараа үлддэг байв. Тэр өдөр ч мөн адил ах ээлжтэй би унтахын өмнө зурагт үзээд өрөөнийхөө буудан дээр хэвтэж байтал шатнаас хүн алхах чимээ сонсогдлоо. Би ах маань ирсэн байх гэж бодоод тоосонгүй. Гэвч хэдэн минут өнгөрөхөд алхах чимээ дахин сонсогдож энэ удаа илүү ойрцсон мэт байлаа. Би ахаа гэж дуудахад хариу байсангүй. Тэр үед цаг харахад ах маань ээлжисээ тарах болоогүй байв. Би зурагтаа унтрааж чагнан суухад шатаар дээш өгсөх. Дараа нь коридороор алхах чимээ тод сонсогдов. Алхан бүр маш удаан, жигд, яг л хин нэгэн гитэд байгаа мэт. Айц төрсөн ч би өөрийгөө тайвшруулад байшин хуучин болохоор дуу гарч байна л гэж бодлоо. Гэтэл өрөөний хаалганы бариул хаажмаар хөдөлж эхэлсэн.
Би хөдөлж чадалгүй хөшөж орхилоо. Хаалганы бариул доош тарагдаж хаалга онгоохыг нүдэрээ харж байлаа. Тэр мөчөд би байшинд ганцаараа биш гэдгээ ойлгосон юм. Би тэр дариул утсаа авч ах руугаа залгалаа. Түүнээс хаана байгааг нь асуувал тэр ажил дээр байна гэж хариулсан. Түүний хоолой тайван, ард нь ажлын дуу сонсогдож байв. Яг утсаар ярьж байтал галтайгооны өрөөнөөс сав суулга хангинах чимээ гарлаа. Ах маань утсаар "Чи найзуудаа урьдсан юм уу?" гэж асуухад би бараг уйлах шахан "Үгүй" гэж хариулсан. Би уцаа тавихгүйгээр байшинг шалгахаар зориглоо. Галтайгоонд ороход шургуулганууд өөрөө нэгдэж чаагдаж байлаа. Ширээн дээр байсан халбаг газар унаж шалан дээр өнхрөв. Би тэр даруйг гэрээс гарч гадаа машиндээ сууж шүнжэнгөө ахыгаа хүлээсэн. Ах маань өглөө ирэх хүртэл би байшинд буцаж орж зүрхлээгүй. Дараагийн хэдэн 7 хоногт иймэрхүү зүйлс дахин давтагдсан. Хаалга өөрөө онгойх, шүн дунд хэн нэгэн коридороор алхаж байгаа чимээ гарах. Нэрийг минь шивнэх гэх мэт. Эцэст нь бид судалж үзэхэд энэ байшинд өмнө нь ганцаараа амьдардаг өндөр настай эмэгтэй нас барсан тухай юм. Тэр эмэгтэй байшингаасаа нүүхийг хүсээгүй. Тэндээ үлдэхийг хүсдэг гэдгээ үргэлж хөршүүдэд ярьдаг байсныг хэлсэн юм. Түүнээс хойш бид тэр байшингаас нүүсэн. Гэхдээ би одоо ч хаяа шөнө сэрэхтэй шатнаас алхаж байгаа чимээ сонссон юм шиг санагддаг. Энэ явдал надад нэг удаа тохиолдсон юм. Би Нью Хэмпширээс Флорида руу авто аялал хийж явсан. Замынхаа дунд орчимд шөнө унтахын тулд нэгэн зочид буудалд зогсох хэрэгтэй болсон юм. Тэр буудал хурдны замаас жаахан зайтай, замын хажууд байрлсан, нилээж хуучирч илэгдсэн байдалтай харагдаж байлаа. Машины зогсоолж өрдөөл 2 машин байсан болохоор тэнд зочин бараг байгаагүй нь тодорхой байв. Үүдэнд байсан эмэгтэй робот шиг ажилдаа уйдсан мэт харагдсан. Тэр хүн зочид буудлын уур амьсгалд яг таарч байлаа. Лоббийн гудамжны хажууд хаягдсан мэт хямдхан, ив хавгүй сандал ширээнүүдээр дүүрэн хааны цаас нь бүгд хуучирч бас л эвгүй харагдана. Гэхдээ надад тансаг байдал огт хэрэггүй байсан. Ердөөл ганц шөнө хонож амраад явах зорилготой байлаа. Нилээд оройтож бүртгүүлсэн болохоор өрөөндөө ормогцоо зөвхөн шүдний сойзоо гаргаж шүдээ угаагаад шууд л орлууга үсрэн орсон юм. Орны хажуугийн гэрлийг унтраагаад маргааш намайг хүлээж буурт өдрийг бодон унтахыг хичээж байлаа. Гинэд хаалаг тогшиг чимээ гарав. Би орны хажууд байсан цаг руу харахад бараг шүн дунд болж байлаа. Хаалган дээр очиод нүхээр нь харвал тэр нүхээр гаднах коридор харагдах ёстой байтал зүгээр л хар бараан байв. Тиймээс би хаалгаа жаахан онгойлгоод коридор руу шагаахад үүдэнд хинч байсангүй. Хаалгаа бүрэн нээгээд 2 тийш харсан ч коридор хоосон байлаа. Тэр үед бараг хөнгөй зочин буудалд хин надар тоглодог байна гэж хаалгаа хааж төгжээг нь давхар төгжээд орондоо босож орсон юм. Гэтэл дахиад л хаалга тогшив. Энэ удаа би орноосоо үсрэн босоод хаалган дээр очиж нүхээр нь харлаа. Хамгийн хачин нь одоо бол коридор асуудалгүй харагдаж байсан ч тэнд хинч байсангүй. Хаалгаа онгойлгож дахин 2 дэх шарсан ч хинч алга. Би өрөөний түлхүүрээ аваад өрөөний үүдэн сууж байсан эмэгтэй дээр очиод хин нэгэн миний хаалгыг тогшоод байна. Камер шалгаж өгч болох уу гэж ээлгээр асуулаа. Тэр эмэгтэй коридорт камер байдаггүй гэж дургуй хүн хэлээд намуухан хоолоогоор энэ байшинд чамаас өөр ганцхан л зочин байгаа гэд зүгээр л хоосон ширтэж зогсов. Ямар ч тач тэр надад тус болохыг тодорхой болсон тул би буцаад өрөөнд орлоо. Дахиад л хаалгаа давхар төгжээд энэ удаа чихвчээ зөөж хөтөө дээрх 10 цагийн унтах тайвшруулах бичлэгийг тавиад унтахаар хэвтлээ. Энэ нь намайг унтахад туслахаас гадна надаар тоглож байгаа байж магадгүй хин нэгний чимээг дарах зорилготой байсан юм. Тэгээд их хэсэг хугацаанд үнэхээр тайван байсан ч удалгүй өөрийн мэдл хүсэрчглээ. Тэгтэл булан руу харах агшинд миний толгой яг царцчих шиг болсон.
Би харж байгаа зүйлээ илүү сайн харах гэж өнгөйхэд буланд тааз хүрсэн аврах том хүний хэлбэртэй ойролцоогоор 10 фут өндөр дүүрс зогсож байгаа нь илт харагдсан юм. Яг тэр мөчөд би аимшигын гэмээр тог биедээ мэдэрсэн. Би шууд л өсрөн очиод гэрлийг асаахад буланд юу ч байсангүй. Зүрх минь минутанд 200 удаа цохилж байгаа мэт санагдаж байлаа. Би өөрийгөө тайвшруулахын тулд хэдхэн минут суусны дараа гэрлийн унтраагаа дахин хажууллаа. Чихвчээр тайвшруулга бичлэг үргэлжилж байв. Энэ нь намайг жаахан тайвшруулсан ч 2 минут ч өнгөрөөгүй байхад би дахин босоод өрөөгөө шалгалаа. Тэгтэл булан дахиад тэр 10 фут өндөр хүн шиг дүүрс байх шиг харагдсан. Би орныхоо зах руу мөлхөн очиод аль болох ойроос харахыг оролдвол бараг л айснасаа болоод өмдөндөө тусах шахав. Түүний хар урт гар хөдөлж байлаа. Би шууд гэрлийг асаахаар өсрөн очиход булан дахиад хоосон болсон байв. Энэ удаа би хэдхэн секундын дотор цөөн зүйлээ цуглуулад өрөөнөөс гарan түлхүүрээ тэр үүдний эмэгтэйд өгөөд би эрт гарч байна гэж хэлв. Тэр ч үг хэлсэнгүй. Би зочид буудлаас гарч өөр нэг буудал олтлоо жолоо барьсаар явсан. Тэнд би ямар ч үр бусын зүйлгүйгээр хурдан унтаж чадсандаа одоо хүртэл баяртай байна.